Хүүхдээ сургах сонирхолтой эцэг их технологийн чиглэлд ажиллахыг эсвэл ажлаас олж технологийн чиглэл рүү орохыг хүсэж буй магадгүй одоо яг энэ чиглэлээр ямар ур чадвараа илүү сайжруулах нь чухал вэ гэж бодож байгаа инженерүүд технологийн чиглэлээр суралцж байгаа ч гэсэн яг одоо ямар ур чадварыг эзэмшвэл ямар мэдлэгтэй бол илүү хэрэгтэй вэ гэдгээ одоо төдийлөн тодорхойлж амжаагүй оюутан залуус байвал анхаарлаа хандуулаарай гэж ингэж хүсэх байна. Яагаад вэ гэхээр би нэг вебсайтыг танилцуулах гэж байгаа. Технологийн салбарт маш олон ийм чиглэлүүд байдаг. Олон их сурвалжууд ингээд аль чиглэл нь илүү чухал вэ гэдгийг тодорхойлчихсон байна л да. Жишээ нь LinkedIn дээр бол cyber security, AI, cloud architect гэдэг юм ингээд тодорхойлчихсон байна. Mondo гэдэг вебсайтн дээр бол одоо энэ мэрэгчлүүд, энэ ажлын байрнууд илүү эрэлттэй байна гэдэг ингээд тодорхойлцсон байна. Эдгээр дундаас одоо веб хөгжүүлэгч, кибер аюулгүй байдлын мэрэгчлэлтэн, тоглоом хөгжүүлэгч, тоглоомын дизайнер ч юм уу магадгүй одоо дата аналист гэдэг юм. Энэ мэрэгчлүүд одоо сүүлийн жилүүдэд нэлээд их эрэлт хэрэгцээтэй болсоор байна. Эрэлт нь өсгийн хэрээр яг вэхээр хүний нөөцийн хомсдолд орж байна. Ур чадвартай мэрэгчлэлтнийг одоо ажил олгогчид их хайдаг болсон байна. Тэгэхээр зах зээл зарагдахын тулд ур чадвартай мэрэгчлэлтэн байх шаардлагатай. Тэгвэл ямар ур чадвар тухайн ажлын байран дээр эсвэл тэр позишн дээр хэрэгтэй байж болох вэ гэдгийг тодорхойлж өгдөг roadmap.sh гэсэн энэ вебсайтыг танилцуулах гэж байна. Вебсайт руу ингээд орохоор яг вэхээр rule based эсвэл яг вэхээр skill based гэдэг ингээд хуваачсан roadmap-ууд байж идэг. Үүнээс гадна яг вэхээр уг веб дээрийн прожектууд байж байна. Одоо даалгаврууд гэсэн. Best practice-ууд байж байна. Дээрээс нэмэлт юм нөгөө асуулттай холбоотой зүйл. Гайдууд, маш гоё гайдууд байж идэг. Та бүхэн өөрсдөө энэ веб руу ороод ер нь үзээрэй гэж зөвлөх байна. Энэ дундаас хэдүүлээ одоо хамгийн эрэлттэй байгаа AI инженерийг ороод ингээд үзье. Тэгэхээр AI инженерийн хувьд бол front end, back end, full stack гэсэн гурван ур чадварын аль нэгийг нь эзэмшсэн байх нь бол AI инженерийн өрчлсөн юм шаардлага болж байгаа юм байна. AI инженер ийм тухай ойлголттой болох ёстой. Дараа нь яг вэхээр pre-trained моделийн тухай ойлголттой болох ёстой. OpenAI API-г мэддэг болох ёстой. Safety and ethics мэддэг болох ёстой. Гэх мэтлээ ингэж явсаар байгаа. Яг вэ гэхээр хамгийн сүүлд development tool рүүгээ очиж байна. Тэгэхээр ийм multi-model AI-уудыг жишээ нь мэдэх хэрэгтэй болж таарах нь. Буцаад дэш яваад эндээс жишээ нь харъя AI инженер, машин learning-ийн инженер хоёрын ялгаа нь юу юм бэ гэд ингээ харахаар ингээд тодорхойлт бичсэн. Нэмээ дээрэс нь яг вэхээр нөгөө артикл байж гин, видео байж гин видео руу н ороод үзье. Энэ баг сонсогддгоо шиг санагч байна. Та яг ийшээ ороод үзчихнэ үз. Тэгэхээр энэ дээр бол одоо ингээд маш гоё тайлбарлаад тавьчихсан юм видео жишээ нь яг вэхээр энэ дээр байна гэсэн. Ингээд доош яваад хэдүүлээ. Айлын нөцгөө. Жишээ нь RAG use case тэнгууд энэ дээр 2 артикл байна. Энийг юунд хэрэглэж болох вэ? 5 use case-ийг тодорхойлсон юм блог бичих шиг байна эндээс байна ингээд ийм тодорхойлтуудыг биччихсэн. Нэмээд явах гэхээр энэ дээр одоо RAG гэж энэ одоо юуг тодорхойлоод юуг яриад байгаа юм бэ гэдгийг заасан юм видео ийм заавар байж байна гэсэн үг. Гэх мэтлээ ингээд та бүхэн өөрсдөө яваад иж болно. Дараагийн нэг юм нь одоо cyber security бас нэлээ модны байна Тэгэхээр энэ дээр нэмээд явах гэхээр та өөрсдийнхөө track-ийг оруулаад иж болно. Эндээс одоо би энийг мэднэ. Суралцж байгаа. Энийг одоо сурах шаардлагагүй алгасан яач гэх юм уу Тэгэх юм бол одоо энэ дээр ингээ хувь нь өөрчлөгдөд байна. Мөн ялгаагүй GitHub-ийнхаа аккаунтыг холбоод явуулчихна гэсэн үг. Ингээ доош явъя хэдүүлээ Жишээ нь cyber kill chain гэнэ.
За cyber kill chain гэдэг бол одоо ийм учиртай гэд ингээд тодорхойлцсон. За official вебсайт нь байж гин дээрээс нь нэмээд яг нь cyber kill chain-ыг тодорхойлсон видео яг гэхээр энэ дээр байж гинэ гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо нөгөө ямар ямиг сурвал илүү чухал вэ? За ямар дарааллаар сурвал илүү зөв бэ гэдгийг ингээ гаргаад ирсэн юм гоё вебсайт байж байгаа. Тэгэхээр энэ вебсайтыг та бүхнийг хэрэглээрэй гэж ингэж зөвлөж байна. За эндээс ингээд прожектуудыг бас хийж болно. За жишээ нь Java дээр бол яг нь beginner-ийн прожектууд нь байж гин тэ. За intermediate, advanced прожектууд байж гин тэ. За жишээ нь task track-ийн ийм зүйл хийж болж байна гэдэг. За окей энэ нөгөө төслийнхэн зааварна гэсэн үг. За нэмээд яах вэ гэхээр энэ best practice-ууд бас айгүй гоё. Best practice-ууд байдаг. Тэгэхээр энэ дундаас бас яах вэ гэхээр хэрэгтэй юм инженерүүд маань ч гэсэн аваад ашиглах юм боломжтой байна гэсэн үг. За бүгдэнд нь баярлалаа. Тэгээд ур чадвар